Нэг цагтаас ингэж бас бодож исэн баг тий. Бэлэгдээ тэгвэл наад AI-аар чинь яг яаж мөнгө олох юм бэ гэж. За би та нарт одоо хэлж өгье зөө. Одоо би та нарт цаа ингээд заагаас сууж байгаа шүү дээ. Тэгээд би нэг юм за тий миний толгоор нэг юм ямп гэдээ орж иж байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол шүү дээ. Монголын ихэнх e-com дэлгүүрүүдийн постныхын зургийг та нар хар. Нэг иймэрхүү үедээ. Ерөөсөө Taobao-гийн зураг зүгээр Google-ээс зүгээр search хийгээл тэгэл гарч исэн зургийг ингээл оруулчих жоох байхгүй. Тэгэхээр одоо яг эдгээр шиг ийм генерал дэлгүүрүүд ерөөсөө явхаа байцсан. Одоо чинь энэ шиг ийм зураг шууд оруулдаг үе нь дууссан. Одоо илүү жоохон брендлэг тал руу явж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо постууд нь яг ямар төвшнийх байх ёстой юм бэ гэх юм бол яг энэ номингийн шиг байх ёстой байхгүй юу? Жишээлх юм бол одоо ингээд харж байгаа ч өөртөө логог оруулсан. Доотлолт нь ингээд одоо гин үн яаж төлөх доо төлбөрийн хэрэгсэл утасны дугаар хямдартын дуусах хугацаа гэх мэтлэн ингээд бүх зүйлс ингээд оруулсан байгаа. Яг эдгээр шиг ийм цэвэрхэн бүх мэдээлэл агуулсан. Тэгээд маш гоё брендлэг, маш гоё цэвэрхэн пост оруулах хэрэгтэй. За тэгээд миний та нарт хэлэх гэж байгаа санаа нь юу юм бэ гэх юм бол угаасаа их их дэлгүүрүүд чинь яг ийм төвчний постод бэлдэж чадахгүй шүү дээ. Яг иймэрхүү бэлдээд шүү дээ. Тэгэхээр та нарт энэ дэлгүүрүүдэд биш шүү дээ. Өмнөөс нь ийм постэр бэлдээд өгч болно. Ингэхдээ та нар биш шүү дээ. Хоёр хооронд биеийн үнэлэгчийг нэг ийм постэр бэлдээд 5-10 мянга төгрөг биш зөө. Багцаар нь явна. Одоо энэ чи хэд вэ? 2 4 6 6. За нийт 12 пост буюу курсороор зааж байгаа яг энэ хэсэг байгаа одоо ийм хэмжээний пострыг 200 мянган төгрөг гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар багцаар нь багцлаад ерөөдөө бол хүмүүс үйлчлэг өгөөд мөнгө бол одоо те олж болно. За тэгээд дараагийнх нь нэг юм нь юу юм бэ гэх юм бол их их дэлгүүрүүд чинь ерөөсөө нөгөө копирайтинг гаргаж чаддгүй зүгээр үн тэд тэгээд те сайз нь тэд өнгө тэд хүрэлт тэдгээл хайчдаг. Тэгээд иймэрхүү одоо дэлгүүрүүд иймэрхүү копирайтингтэй дэлгүүр тэгээд яг ийм постертэй дэлгүүрүүдээс чи хүмүүс ерөөс худалдаа авалт хийхгүй тийм үү? Тэгвэл чи огт хийхгүй гэсэн үг биш маш бага худалдаа авалт хийн тийм үү? Тэгэхээр та нар постыг нь багцаар нь одоо ингээд те хийж өгье. Тэгээд энэ хэмжээний мөнгө авъя гэж та нар санал тавина. Үүн хажуугаар та нар бас давхар копирайтинг гаргаж өгч болно. Тэгээд копирайтинг чинь одоо 12 те одоо постны копирайтинг ингээд тэгвэл 90-100 мянган төгрөг гэдэг ч юм уу те. Тэгээд энэ пост болон копирайтинг хоёрыг нийлүүлээд те 250-300 мянган төгрөг болгож зардаг ч юм уу те. Иймэрхүү байдлаараас мөнгө бас олж болно.